ерөнхийдөө боломж шүү дээ. Мөнгө зөргөө байнга тогтмол ер нь цаг цугаад нөгөн тэр чирэгдэл учруулах энэ тийм бол байхгүй шүү дээ. Ер нь бол одоо том машинаар тээвэр хийдэг хүмүүсийн ажлын байр ачаа тээвэр ховор гэж ойлгодог шүү дээ. Энэ байнгын ажилтаа бол ажлын байртаа боллоо гэж ойлгож болох уу? Тийм. Тэгж болно. Ер нь ажлын байртаа тогтмол бас машины тэр даатгсан байгаа шүү дээ. Бас гэмтлийн дослын даатгал тэр. Яг энэ дээр доочлол ингээд хэцүү л шүү дээ. Чаа хүүн гэрэл. Аагуур дурн машин дээр энийг зохицуулах шүү дээ. Ер нь ажлын байраар хангалттай байна гэж ойлгож байна. Том тэрнийхээ ачаа тээвэр нь ховор гэдэг. Тэгээд байнгын тогтмол ажилтаа боллоо гэж ойлгож байна. Тэгж ойлгож болох уу? Яг гоо тэр тал дээр бол яг тийм ихтэй энэ чинь өссөн хэцүү байгаа шүү дээ. 600 м зөө тээврийн өс баг ба шүү дээ. Çünkü zaten iyi yolcuya sayık var. İlle жоо хүлээлгээл жоо юм. Та нар ч одоо ачаа тээвэр багтаа болсон байгаа юм шүү дээ. Байнгын ажлын байртаа боллоо гэж ойлгож болох уу? Тий, одоохондоо бол байнгын ажлын байртай байна. Гэхдээ одоо нөгөө зам мань бас яг хэцүү шүү дээ. Тий, одоо ингээд очирдаа тавьчихлаа. Очиргууд яг яваад байж бодож юм шиг. Хэр хүндрэл тавьж байна? За яг одоо цагдаа нар л өндөрлөгөөтэй байна гэж тиймэрхүү юм. Өндөрлөгөөтэй байна гэдэг. Өндөрлөгөө хийхгүй болохоор ч 45 тонн мөн ашиг чадахгүй л шүү дээ. Ашиг багтаа болоо. Тий, ашиг багтаа л 61 мянга 400 хавцал юм шиг.